За жилүүрийн 12 дугаар сарын сүүлчээр болж өнгөрдөг сонирхчдын сум өөхийн дэлхийн аварга шалгаруулах 4 удаагийн тэмцээнд манай баг тамирчдын дасгал жуулгч ирсэн Монгол Улсын төдийгүй Баатар баяр тамирчин Дархан аварга Баянмөхгүй манай студид хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр төвийн сонин хэвлэлээр энэ барилдааны талаарх энэ тэмцээний талаарх мэдээлэлүүд нэлээд мэдээлэгдэж манай спорт сонирхчдын анхаарлыг татсан. За харин тэр болгон яг очиж нүдээр үзэж чадахгүй байгаа учраас одоо энэ үзүүлэх энэ бичлэг байна. Манай үзэгчдийн сонирхлыг нэлээд татах боломж бодож байна. За ингээд ер нь энэ тэмцээний талаар нэр хитэн орон орцсон талаар ярь. За 1995 оны 12 дугаар сарын 17-нд Японы улсын Токиод мэргэжлийн сумаачдын удаа тэмцэлж байдаг дэвэр энэ сонирхчдын сумагийн дэлхийн аварга шалгалт тэмцээн дөрөвдүгээр удаа болж байна. За энэ жил дэлхийн аварга шалгалт тэмцээний урд сумагийн одоо олон орны төлөөлөгчд орлуулсан. Сума бүхийг дэлхийг хөгжүүлэх талаар одоо ямар бодлого баримтж байгаа. Цаашдаа олимпийн одоо хөтөлбөрт оруулах талаар тэр зэрэг төвшөр балт гаргаж байгаагаа Японы одоо салынхан бол бүгдийн төлөөлөгчд танилцуулсан. За ингээд энд бол 4 жин барилддаг. Жин төсвөрдөө бол одоо хувийн амжилтын төлөө за ингээд хамгийн хариуцлагатай том барилдан бол багийн тэмцээн байдаг. За ингээд 85 кг-ийн жинд бол Монголоос энэ жил одоо агуун амдаг Сикот болж баригдсан. Тэгээд нэгдүгээр юуныхаа барилдаанд гарчиж байна. Нэгний тойрогт бол гоц мөргсөн байх. Нэгний тойрогт гоц мөргсөн 37 улс бөхчөд оролцсон байна. За ингээд хоёрдугаар тойрог Малайзийн одоо гэдэг барилдаанд авч байна. За энэ сума барилдаан бол ерөөсөө хаттай их тохирсон таарсан юм барилдаан хөдөлгөөнтэй хүний механизм зайлах энэ жижигхэн дэвжээ бол 2.45 см-ийн ийм дэвжээтэй. Энэ дэвжээ байдаг энэ одоо бидний мэдээлэлээр бол цемент шиг л одоо ийм юм байдаг хап. Энэ иргэн тойрны улсаар ирүүлсэн. Гомдоо хоёр жижигхэн юм одоо зураастай энэс дотгошоо одоо байхгүй энэ гараа авах юм да. За ингээд энэ дэвдэг, шавдаг, ёс гурван биелүүлдэг энэ бүх зүйлийг бол одоо суралцж энэ олон дахин дасгал хийж энэ одоо сурдаг. За манай хөгчид бол бүхэн авьяастай болохоор энд бол тодорхойлол сурч байгаа. Азгүй барилдааны хувьд бол бас тийм ч нэг амаргүй одоо барилдаа. За хоёрдугаар тойрогт Туркийн бүхийг яллаа. Туркийн бүхийг чөлөөтөөр барилддаг юм нэлээд туршлагатай ашиг бүх байсан. За Сикот очоод бэлтгэж явах хугацаанд бол энэ дэвжин дээр дасгал бол хэцүү байсан. Тэгээд Дэлхийн орны одоо дотор хөлнийхээ навгууд томдоо шалбарсан гайсан үлдэж ихтэй одоо ингээд нийтнийгээр үлдсэн юм байна. Тэгээд тэр тэмцээний үед бол түүг одоо мэдих сарга галбал гэж ярьж байсан. За ингээд 3 дугаар одоо тойрогт хэлвэл Оросын бүхтэй таарч байгаа. За энэ бол Захар Шокров гэж Шокров. За энэ бол нэлээд хүчтэй өсөлтөг шиг бид үзэж байсан. Чөлөөт хөхийн барилдаанаар дасгал сургууль хийсэн. Тэгээд үндэсний хөхийн барилдаанаар барилддаг ийм одоо хөгжүүлэлт бол нэлээд одоо тохиромжтой ийм барилдаан байна. За энэ хоёр цагаан зураасны хувьд охтой зэрэг одоо усгийн шиг барилддаг. За энд бол нэг чөлөөттэй л байгаа. За энэ баруун хөлийн одоо шүүлээд ингээд бирүү дайраад гаргаж байна. За энэ бол дугуй хэмжээс гадагшаа гарган дотор нь өнөх болно. За тэгээ Монгол хөхийн барилдааны сүүлээ хөлн дорох, дөхөх, сугдж дэврэх, зайлх, усах энэ бүх мэхүүд одоо тохирдог. Арны хажуугаар бол өөрийнхөө бас барилдааныхаа одоо баяцыг бол зөв авах хэрэгтэй. Ягаад гэвэл энд бол баяцл одоо буруу авах юм бол энэ зайн жижиг хэмжээс инээс гадагшаа гарч чаддаг юм байна. Тэгээ хоорондоо их богино хугацаанд одоо барилдуулдаг. Сикот бол энэ амьсгал гарахгүй л гэсэн барилдаараа дуусгасан. Арай баруун зүүнээс гарахыг ингээд л одоо тусгай хүн заагаад улсын бүгийг одоо барай зогсчих их гүнтгэлтэй барай тэмцээн болдог. За ингээд тусгай үйлчлэгч ирэл за та одоо энэ самбалтаар суу. Энэ самбалтаар сууж болохгүй. Одоо ийш нь очих гэл ингээд ерөөсөө юу болох. За энэ бол Бразилийн бүх. За энэ Бразилийн бүх бол Японы сургуульд байсан. Японы сургуультай ингээд сумагийн багасаа дасгал хийсэн юм бүх байсан. Энэ айхтар одоо ширүүлсэн гэж зурсдаг сайтай. За ингээд гарын таллаа. Тэгээд одоо амтар нэг өшгөл зөгтгөө хийх гэсэн бас болсон ба энэ бол эндээ бас мэд хийхэд бол их айхтар сануулгатай байх юм. Өөрөө мэд хийхдээ гадагш явчих.
За одоо босглаа. За ингээд Монгол үндэсний хөл баригдаарийнхан одоо хав гэрүүжин зургаас ирж босгох гэхээр тэгээд үзэгдэх явж байгаа. За энэ хооронд бол Японы одоо аврагын маань бол Сингалийн багтад ярагдсан. За ингээд Сингалийн энэ багтаа бол Алтны дараагийн төлөөлөл хийж байна. Энэ хэмдэр чадсан жуудаа мэдээ техниктэй албаны араас стилээс авчтай давхрачтай тонгодог юм байсан. Японы үлдэж тонгороод давсан баг. За энэ дээр би бас хажуунаас сайн хийж өгсөн юм л тэгээ яах юм. Тэгээ хийх юм давхрачих баашураад хүн чи ийм үед одоо чи хамгийн гол нь үлдэх хэрэгтэй тэгээ үлдэхтэй бол тэр нэг гарын одоо дарж үлдэх хэрэгтэй. Энэ гар дарахгүй их аюултай. За энэ тонгоожгойг одоо энэ гарыг дарсан. За энэ л их сайн болсон да. За ингээ хойт нүдтэй тэрээд үлдэж байгаа. За энэ дээр давхраачих гэж оролцоо. Тэгээд цаашаа сэжиж хойно гараад. За ингээд унгасан. За ингээ 5 тойрог барилдаад одоо дэлхийн авах. Тэгээд бас олон хүрсэн. 85 жилийн ингээд сүхбаташ аврагуул ингээд бол гой комбинат манай сүхбат андах хоёрын юунд гэж олимп гэж байгаа. Тэгээд монгол зээн дөрвөөс хойш өнөөдөр гэдэг байна. Сүхбат бол жиргэдэх барилдаа хаац тийм авсан. Тэгээд таван Ангийн хамгийн сүүлд бол одоо Сумагийн сонирхчтой Сумагийн дэлхийн аваг алтан медаль 95 оноо гэж байна. За ингээд энэжинд манай Сүхбат алтан медаль, Сенегалийн бүх мөнгөн медаль, хөрөл медалийг Бразил тайны бөхчүүд авлаа.